Үгийн сайхныг өөртөө хүртээ. Сайн байцгаана уу? Танд энэхүү бичлэгийг минь хүлээн аван сонсож байгаа тэр гайхалтай цаг өдрийн мэндийг хүргье. Ингээд энэ удаагийн богино цовруулын минь сэдэв бол ухаалаг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Ингээд тулан сууж таалан сонирхоорой. Ухаалаг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Ухаалаг эмэгтэй хүчирхийлэлгүй амьдрал бол эдлэх ёстой энгийн нэг эрх болохоос давуу тал ад завшаан биш гэдгийг мэддэг. Өөр гоник баяр баясгалыг адилхан л илэрхийлдэг, нуудаггүй гаргадаг. Яагаад гэвэл айлаа гээд сул дорой болохгүйгээ мэддэг шиг уурлаа гээд ухаанаа гээхгүйгээ ч хүн тэд мэддэг. Ухамсар хөгцсөн эмэгтэй эрх чөлөөтэй. Яагаад гэвэл өөрийн эрх чөлөөг олж авах гэж тэр тэмцсэн. Тэр хохирогч биш, тэмцэж гарсан ялагч шүү. Тэмцээд гарч чаддаг болохоор нь хүлж уйж хорих гэж бүү оролт. Тэр нэг удаа чадсан дахиад чадахыг сана. Ухаалаг эмэгтэй өөрийн үн цэнийг гадна төрхтөөгөө холбож ойлгодоггүй. Биеийн галбар жингээс өөртөө итгэх итгэл нь шалтгаалдаггүй. Нас өндөр жингээр нь дүгнэхээс өмнө 2 дахин бодоорой. Наад хандлагыг чинь сэтгэлийн хүчирхийлэл гэдгийг мэддэг эмэгтэй шүү. Ухаалаг эмэгтэйг амьдралын ханиа болгохыг хүсэж байгаа эрчүүд минь. Ухаалаг эмэгтэй шидрийг үргэлж өөрөө гаргадаг. Чи хизээч түүний амьдралын утга учир болохгүй. Яагаад гэвэл тэр өөрийнхөө амьдралын гол дүр нь тэр амьдралаа өөртөө зориулж бүтээдэг. Ухамсар нь хөгцсөн эмэгтэй хизээч манипуляцид орохгүй. Эсвэл сүрдүүлгэнд чинь автахгүй. Угаасаа буруу бусдад тогтоогүй. Хариуцлага өөрөө үрээд хүлээгээд сурчсан эмэгтэй учраас айцаар хинт ч юунд ч хүлэгдэхгүй. Тэд чамаас ч өмнө амьдраад ирсэн. Чамааг орхиод явсан ч амьдрал нь үргэлжилнэ. Энийгээ сайн мэддэг. Тиймээс чамаас зөвшөөрөл авахгүй. Харин сануулга өгнө гэдэгтээ эвлэр. Ийм эмэгтэйчүүд өөрийг нь чиглүүлэх удирдагчийг хайдаггүй. Өрөөсгөл амьдралын нухчааг гитлэх гэж эцэг шигээ нэнийг сонгодоггүй. Өөрөө аврах ёстой мэд хүүхэчийг эрийг аргадаж аврах гэж амьдрдаггүй. Зам загч алтан гадас болох гэж хичээдэггүй. Заяагаа дагаад зэрэгцэж алгах хамтрагчаал тэд хайдаг. Тиймээс эрчүүд минь амьдралдаа ухаалаг эмэгтэй оруулах тухай амаа нэхээсээ өмнө сайн бодоорой. Чи түүнд зориулагдаж бүтээгдсэн мөн эсхийг чин сэтгэлээсээ өөрөөсөө дахин нэг асуугаарай. Сэтгэлийн хөдөлгөөн бүр өөрийн үрэгтэй сэрэмжлээд нуугаад байх зүйлгүй. Тэд бүгд нийлээд өөрийг нь хүн болгож байгааг мэддэг юм. Тэгээд л болоо. 1982 оны Нобелийн уран зохиолын шагналын эзэн Габриэл Гарсиа Маркес ухаалаг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Энэ удаагийн маань богино цовруул энэ хүрээд төрлөө. Тулан сууж хамт байсан, хамт сонссон та бүхэндээ туйлын их талархлаа. Ухаалаг эмэгтэй хайж байгаа, ухаалаг эмэгтэй болохоор хүсэж байгаа, ухаалаг эмэгтэй гэж хэмбэ гэж бодож байгаа хэн бүгэн миний энэ оруулсан багахан хэмжээний хэсэг маань та бүхэнд таалагдсан гэж итгэж байна. Ингээд дараагийнхаа цувралаар уулзлаа. Түр баяртай. Үгийн сайхныг өөртөө хүртээ.